Өнөөдөр ирсэн маргааш. Аавч нь хаана ажилладаг лээ? Би нэр дарга мөлтрөө ажил хийдэг. Манай уурхад ажилладаг. Машины дарга. Танаа Өмнө говьч. говьчоо. Тийм. Онцороо за. Тийм ээ. Хүүхдүүд тоглож байна. Сайхан амьдрал ингэж л эхэлдэг. Эхлэл нь харин эх орны маань өмнө зүгт өмнгийн говийн их уурхаад ажил амьдралаа цэцэглүүлж гал голомтой бадраахаар зорж ирсэн залуусын залуу халуун зүрхэнд цохилж байна. Хиж бүтээхийн ориглон хүслээр бас болиглонхан байна. Энд цохилж буй залуу зүрх. Энд нэг акустик гитарчтайгаа танилцаагүй явж байгаа. За танилцсан нэр юм бэ? Болдоотор. Болдоотра. Тийм. Хизэнэс гитар тоглосон. Гүн би зүгээр сонирхож байгаа. Сурж байгаа юм уу? Тийм. Гэхдээ ерөнхийдөө бол энд яг бэлтгэл хийгээл 3 хоногийн хугацаанд энд одоо манай хамтлагийн яг дуулах байгаа дуунууд дээр суралцаал явж байгаа. Өөрөө бол ерөнхийдөө сонирхлын журмаар бол тоглодог байсан. Хэр вэ? Болохоор юм. Болно. Болдоотор. Нэг гитар дөнгөс сурч ирсэн Болдоотор энд ажилладаг уу? Тэнд сууж. За сайн уу Болдоотор? Сайн мөн үү? Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу та? Сайхан. Би өчтөр чамруу их учир утгатай хараад байсныг ойлгоо. Ойлголоо. Маркшидрийг бол уул уурхай нүд гэж ярьдаг л та. Би Ховд аймгийн Мянгад сумд төрж ирсэн. За. Тэгээд 10 дугаар ангид төгсөөд хотод орж ирсэн үү? Тий 11-д төгсөөл хотод орж ирэл. Тэгээ шүтээс та. Шүтээсийг төгсөөл 3 он бол энэ ч ирсэн дээр нь бол 2010-аас 11 оны хичээлийн жилд Шүтээс Energy Resource компани хамтарсан тийм тэтгэлэг хөтөлбөр зарлагдсан. Энэ хөтөлбөрт одоо манай эхнэр битээр хоёлоо материал өгөөд тэгээд 30 хүүхд шалгаруулж авсан юм. Тэр 30 хүүхдэд багтаад тэр 30 хүүхд нь болохоор тийм хичээлийн жилийн 10 сарын хугацаанд тэтгэлэг авах хэрэгтэй. Тэгээд тэр 30 хүүхдээс эхний 10 байранд орсон хүүхд нь болохоор энэ ч үйлдвэрлэлийн дадлага хийх хэрэгтэйсэн баг уурхаад. Тэгээд би тэр 10-аас нь 3 ч гэсаад энэ ч ирж 50 хоног дадлага хийгээл буцсан. Тэгээд ингээд баяжуулах үйлдвэр баригдсан, цахилгаан станц баригдсан. Тэгээд дээрэс нь цэцгийн орлолын 2 байр удахгүй ашиглалтанд орох чинь гээд энэ ч бас амьдрал байна шүү гэж харагдал. Эхнэр чинь одоо хаана ажилладаг? Манай эхнэр одоо баяжуулах үйлдвэрийн хангамжийн ажилтан гэж байгаа. Одоо удахгүй битэр бас үрийн зүлээ үнэрлэн. Тэгээд улам тийм халуун дулаан, улам сайхан уур амьсгалтанд л ирээдүгэ хүлээж байгаа да. Сайн уу? Сайн байна уу? Ажил сайн уу? Сайн. Ажиллая гэж ажил. Манайх нийтдээ одоо ээлжийн хуваараар 140-од ажилчинтай. Миний мэргэжил болохоор цахилгааны инженер, нүүрс баяжуулах үйлдвэрт болохоор хангамжийн туслах ажилтнаар ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол хийж байгаа ажил нь гэвэл үйлдвэрийн тоног төхөөрөмж бусад одоо үйлдвэртэй холбоотой сэлбэг материал тэгээ бусад хангамжтай холбоотой зүйлүүдийг хариуцж сайт дээрх хангамжийн ажилтнаар ажиллаж байгаа. Манай үйлдвэрийн хувьд болохоор нүүрс баяжуулах одоо Монголын анхны үйлдвэр гэдгээр онцлогтой тэгээ бүх юм шин тэгээ тоног төхөөрөмжүүд нь ч гэсэндээ маш шин тийм үйлдвэр. Анх ер нь бол байранд очиж байхад 8 сард илүүтэй очиж зүгээр танилцчихсан байгууллагаар нь хүний нөөц нь ингээд дагуулж аваад одоо ийм байр байгаа гэд. Тэгэд ингээд цэцэрлэгт нь орсон ч амар хөөрхөн санагдчихсан. Манайх болохоор залуу гэр бүл гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд хүүхдүүд нь бас айгүй жоохон хүүхдүүд айгүй их байдаг. За орой минь. Ястал хөөгд бучинжинд таны нэгээр. Ямар хөөрхөн байрээ. Энэ зайг бол тест айгуу сайн ашигласан юм тий. Галтайгаа нь ямар хөөрхий. Анх орж ирээл ингээд ерөөсө тавилга байхгүй нүгээрээ. Тэгэл баахан ингээд тавилгын жагсаалт битсэн энэ танаад орно гэд. Тэгээд яаж багтаах гэдэг юм бол гэж бодож ирсэн. Тэгээд янзын багтаасан. Харин тий. Одоо нэг чиний ард байгаа чинь ер нь бол хаалга бас хан юм биш хөдөлдөг хана гэж хэлж болох юм байна тий. Бүх юм цаанаасаа, ваалгын машин цаанаасаа юу?
цаанаас ирсэн ш. Хоёр юу нь яг юутай орж ирв? Хоёр чамдамаа бариад орж ирсэн тийм. Бид тэр эхлээд ирэнгүүтээ хоёулаа кемпд амьдарчсан. Тэгээд 9 сарын 17-нд яг хүний нөөцөөс барины хөтөлбөрийг гэлсэн. Тий. Та хоёрын энэ сонголт бусдынхтай харьцуулбал давуу тал юу вэ? Тэг бит хоёр нөгөө нэг анх наашаага ирээгүй заах би хотод ажиллаад болдоо нөгөө анх урах руу явцсан. Тэгээд би нэг хувийн сургууль нөгөө мэрэгчлэрээ багшлагаар болцсон байсан байхгүй. Тэгээд байж байгаа нөгөө наашаа явахар шийдэгдээд ирсэн. Тэгэл яг нөгөө бодоод үзэхэр чинь байрныхаа түрээсээ төлөөл тэгэл нэг бас нэг хүргээл болохол тийм л амьдралтай байх байсан бах тий. Хичээгээд тэгээд зорилгоо зөв тодорхойлоод тэгээд түүнийхээ араас гол нь шантрахгүй яг эцсийн үзэл явах хэрэгтэй л байна гэж боддог. Байралтаа мэдээж баярлж явдаг. Тэгээд бит хоёрыг бас нөө маш их дэмжиж ажилтгад нь баярлалаа гэж хэлхэн зүйтэй хаа. It's a new day and a new year. Shout it out loud, sing with the crowd, celebrate 'cause good things are coming. Эмх цэгцтэй шугамшиг игэнсэн хашаанууд мөн л цэцгийн хороолын нэг хэсэг. Ажлын дараа аав ээжүүд гэртээ ирж алаг үрстэйгээ хамт амарна. Энэ л аз жаргалтай гэр бүл. Ой сайн уу? Энэ яасан муухай амтан би? Яа хүүхдээ санчлаа. Би чинь 2009 онд ирсэн. Хотод болохоор хаана амьдарч ирсэн та хоёр? Ирэхээс өмнө гэрээ авах байсан уу? Би чинь хотод хороолт амьдарч ирсэн. Манай хүн чинь аймагт өмнө аймагт л амьдарч ирсэн. Энд дээрээ л танилцсан. Тэгээ хүү хаан төрөв? Хүү интерсэн. Хаудгийн хүү юм бидтэй. Хаудгийн хүү шүү дээ. Байгууллагаас ер нь залуу гэр бүлийг их л дэмжиж байгаа их олон зүйлүүд надад харагдаж байна. Та хоёрын амьдрал дээр одоо бодтойгоор нөлөөсөн тэр дэмжлэгүүдийг сонсомоор байна. Одоо жишээлбэл энэ хашаа биш та одоо тэгээд шинээр гэрж байгаа айлууд нь одоо шилжээд ирж байгаа тохиолдол чинь энэ хашааг нь бариад өгчин, билээндээ буучин, нүүлгэлтийн зардалгаас шилж ирж байгаа зардал мардал гэх тийм тий олгоно тий. Танилцсан түүхийн сансан да. Жишээлх. Би чи ирээл орж ирээд хуучин ч манайх нэг 8 антай гэрт овсолдог байсан байхгүй. Тэгээ ингээд тойроо сууцгаадаг. Тэгэл онгоцноос буугаал ирээл орж ирээд танилцаал. Тэгэхэд нэг бондоос бор юм бол байсан шүү дээ. Тэгэл ерөөхдөө залуу хүмүүс юм чинь уурхай өгч байна, эхэлж байна. Цааш ирээдүй хамгийн гол нь ирээдүйг л бодож энд амьдэрсэн да. Тий. Тэгээд манайх ч нөгөө цэцэрлэг сургуультай мөрөөдөл сургууль. Тэгээ мөрөөдөл сургууль цэцэрлэг нь өөрөөс орчлон сургуулийн юу. Тэгэл хүүхдтэй ч гэсэн ирээдүйтэй, бит хоёрт ч гэсэн уурхай байгаа цагт амьдрал байгаа л ирээдүйтэй хамаагүй лөө. Аранбат ч юм болохоор яг уугуул нутаг. Би ч өөрөнгө хөвт. Өөр ангаагаас одоо 10 жилээ төгсөөд хотод сураад тэгээ төгсөөд тэгээл говьд ажиллахаар ирсэн дээ. Төгсөөл ирсэн ашиг. Хангаан хүү говьд ажиллахаар ирээд говийн бүсгүүтээ суугаа. Тий. Би амьдралтай бол өөрийн гэсэн амьдралтай боллоо. Ажилтай боллоо. Тий. Ирээдүй байна надад. Өөд одоо цаашаа их юм сэтгэж юм уу цаашаа бодож амьдрах надад илүү тийм сэтгэл одоо их төрсөн. Байшин барих хамгийн том зорилготой л энэ да. Цэцэн оролт байснаас гоё байшинтай, байшингаасаа гараад тэгээд тий модоо тараад, зүлгээ тараад, хүүхдтэйгээ сайхан салхилаа, сарвчанд суугаад байгаль орчны мэргэжилтэй болохоор ногоод тарина гэ мэргэжлийн ажлыг нэрээ гоё хашаан дотор хэрэгжүүлвэл гоё юм биш. Ургаж болох бүхэл юмыг тариал муу агрономч гэж байдаг болохоос муу хөрс гэж хизээж байдаггүй гэд. Монгол хүн Монголдоо бүхнийг хийж чадна. Тэгэл манай уурхай ч гэсэн харуулж байгаа 2-3 жилийн дотор ямар том бүтээн байгуулалтыг хийсэн байна. 9 оны 4 сард намайг ажилд орж явах чинь уурхай дөнгөж яг 4 сард ашиглалтанд ороод тэгээд би ажилд орж исэн. Тэгэхээр чи ер нь бол их нам жим сум байсан да. Бараг хүн их тийм хүн харагдахгүй шахуу буйдхан тийм биш. Одоо бол ерөөсөө бид нар дэлгүүрээс гараад Улаанбаатарын ямар супермаркетад юу шинэ ногоо юу байна бүгдийг авч болж шít. Одоо сум дээрээс сум гэж хэлэхэд тэрүүгээр хамаагүй давуу талтай. Улаанбаатарт амьдарснаас ч бараг илүү утаа байхгүй. Ариун Батын ажлын байр галерей кемпэд байрладаг. Энд хүний амьдралд хэрэгцээтэй бүх зүйл бий.
Жишээлбэл номын сан, эрүүл мэндийн үйлчилгээ, фитнес танхим, гоо сайхны салон, дэлгүүр, кафе, зоогийн газар, амралтын хэсгүүд, спорт цогцлбор гэх мэтээр. Эдгээр хэрэгцээнд шаардлагатай зүйлсийг бүгдийг компани зүгээс зохицуулж шийдвэрлсэн. Харин Ариунбат хангамжийн ажлын нэг хэсгийг хариуцдаг. Би одоо энэ кемп дээр 102 дотод салбарын офсд нь ажилладаг. Нас компаниудаас нь захиалга ирнэ, тэрийг хойш нь хөргүүлнэ. Тэгээд хойноос ирж байгаа бараануудыг энд хүлээж авна. Компаниуд нь бас хуваарлж өгнө. Тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү процедуртай. Тэгээд энэ дээрээс хангамжлалт шийдвэрийн газраас хийгдэж байгаа ажлууд дээр нь хяналт тавина. Тэрний биелэлтийг харна. Одоо нэг ерөнхийдөө нэг тиймэрхүү л ажил тий. Чи энэ мэрэгжлээ яаж сонгосон бэ? Аль сургууль төгссөн бэ? Би яг өөр Өмнө Говь аймгийн Далан задгтий. Тэгээ мэрэгжил би жоо инженер нэг ирсэн чинь манайх одоо ингээд ийм гоё уурхай байгуулга дүнгиж эхэлж байгаа гэд тэгээд ирээд анкет өгөөд ингээд ярилцлаганд ороо шалгалт өгөө тэгээд тэнцлээ ингээд баяр хүргэе гэд. Тэгэл нутагтаа ажиллая, эмээ ихэд иргэд ажиллая. Ах トゥ нарахад иргэд ажиллая гээл ажилд орсон. Байгалийн чиглэлээр. Говийн нөгөө ховор усыг хэрэгцээтэй хүнд нь хүн хаана тэнд л ус штэ ус хэрэглэхгүй тийм амьд амтан организм гэж байхгүй юм чинь тэрийг энэ ховор усыг хүн хинт хэрэгцээтэй хүнд нь яаж зөв зохицуулж хуваарлж өгөх вэ гэдгийг шийдвэрлэж идэг л газар манай яг энэ компани бол за яг миний хийдэг ажил бол энэ компани дотор байгаль орчны ажил. Тэгээд хог яг одоо хүн хаана хог гарч байгаа штэ нөгөө хогийг чинь ялгавал баялаг, холвол хог гэдэг. Яг тэрний зохицуулт хийдэг. Дээрээс нь мод үржүүлэг, ойжуулалт, тэгээ кемпинг гадна цэцэрлэгжүүлэлтэд хариуцж ажилладаг. Энд бол эхнээсээ л одоо баг хүн ажилд авахтаа л за та нар хогоо ингэж ялгаараа хомцраа, за усныхаа савыг нугалж чаяараа гэж сургалт нь яваад хүнээ авдаг болохоор тэгээд эхний Орсын улсууд нь ч гэсэн нөгөө хогоо ялгадаг болохоор орчиндөө ороод энд орж байгаа бол баг гэртээ очиод хогоо ангилдаг баха. Би тэгж боддог шүү дээ. It's a new day and a new year. Shout it out loud, sing with the crowd, celebrate. Ээжийн охин аавын хүү эрдэм сураад хүслээр жигүүрлэнэ. Энд ирээд тэд учир нь эргэлцхийн аргагүй гэрэлтэй ирээд үе тэднийг огтно. Элбэг заяа хоёртой танилцахад ийм сэтгэл төрсөн эрхэм үзэгч таныг ч бас тэдэнтэй уулзуулъя. Би 2010 оны 10 сараас ажилдаа яг ороод тэг элбэг болохоор 11 оны хавар манай үйлдвэр чинээр ажилд орсон ба. Тэгээд танилцаа. Тий. Тэгээд танилцаа тэрнээс хойш одоо хүртэл үерхэж байгаа да. Яг ажилд ороод анх нэг сар ус юм аа. Тэгээд бид нэг ажлаасаа бууж чийл нэг гадаа энэ салхин цугаал тоглож байсан байхгүй. Тэгээд нэг шийтгэлтэй тоглоом байсан юм. Тэгээд би шийтгүүлээд энэ зулааг үнсгээр шийтгүүлсэн байхгүй. Тэгэл тэр мөчөөс хойш л ер нь яасан юм болов гэж өөр нүдээр харсан юм болов гэж. Зүгээр зосчих нь ч үнссэн. Тэг нөгөө шийтгүүлээд цуг тогложсэн байна. Бүү анханасаа элбэг ажилд ороод манай ээлжинд орцсон. Тэгэл байн хамт явсаар агаал өдрийн ээлжинд чам шөнийн ээлжинд амралтаараас хамт идэх. Тэгэл улам тассан болов гэж бодчих. Баяжуулах үйлдвэрийн лабораторийн хэмж маань юу хийх вэ? Нүүрсэнд бүх үзүүлэлтийг хим физик болон бүх техникийн анализыг бол хийдэг байгаа. За элбэг ямар мэргэжил? Уулуурхан баяжуулалтын инженер. Шутист төгссөн үү? Тий, Дархавуул аймгийн уулуурхан баяжуулалт. 2011 онд л төгссөн. Тэгээд шууд энд орсон. Тий, шалгалт өгөөл анкет өглөөл орсон. Ямар мессен дээр ажилладаг? Одоо яг нарийн нүүрсний чиглэлийн оператор гэдэг. Одоо нүүрсийг одоо яг нарийн нүүрснүүдийг одоо баяжуулж авдаг тийм цикл байгаа. Тэгээд анхны цалингаа аваад айгүй гайхаад энэ ч одоо илүү мөнгө орсон юм болоо гэв. Эхэндээ бүр айгаад үрж чадахгүй нөгөө мөнгөө. Яг миний бодсноос бүр их мөнгө ороод ирчихсэн. Тэгээд анхныхын цалингаараа би нэг өөртөө нэг баахан л хувцас авчихсан юм. Энд одоо ажилд орсондоо ер нь их баярлагдав. Тэгээд ийм сайхан Монголын анхны нүүрс ажиглах үйлдвэрт ажиллаж байгаадаа маш их бахархдаг. Бид хоёр бол цаашид энэ компанид доктор сургалтад ажиллаад тэгээд одоо бүгд хотын хүмүүс юм чинь цэцээ хороол байр аваад шинээр ашиглалтанд орох байранд ороод
Тэгэл энд бүр цаашаа амьдрна гэсэн бодолтой байгаа л та ер нь бол тарьцсан мод ингээ нахиалаад нэг хөөрхөн гүлгүлцсэн бах ингээ цаанаас ингээ нэг хөөрхөж тайр татмаар ингээ мод ингээд өөрийн тарьцсан мод тэгээд тэр ингээ ургаад ногоон болоо те тэрийг одоо захын хүн хараад ногоон юм хараад тайвшраал ингэж байгаа л их гоё яасан гоё юм бэ гэж урт угаараа тайвширдаг ч юм уу тэр л их гоё юм.